За сайн байцгаана уу? Сайн байна уу? Сайхан үлдэж байна уу? Сайхан үлдэж байна уу? За ингээд QP компаниас санаачилсан QFund төсөлд оролцсон ингээ тий 3 төслийн одоо тий 3 оролцогч маань ирсэн байна. За миний би Бата UB Comedy за Ламтон тохио төрийн бус байгууллагын тэргүүн бэлгүүн талаа маань ирсэн байна. Кеталтын Нима манаас хүрэлцэн ирсэн байна. За тэгээ бид гуруулаа ийм 3 өөр төрлийн бас 3 өөр гоё юм үнэт зүйлсийг агуулсан төслүүдэд QFund одоо төслийн ачаар тий гоё гэж санхүүжүүлэх боломж олцсон байгаа. За миний хувьд бол эхнэлхсэн одоо хүүхдийн мэдрэлийн мэс заслын танхимд одоо шинээр байгуулагдаж байгаа энэ тасагт бол санхүүжүүлэхээр болсон. За манай бэлгүүн далаа бол ИЧ-ийн уут төсөл тий. Одоо шинэ жил одоо төгсөж байна. Тэгээ хүүхдүүд бас гоё ИЧ-ийн уут тараагдтолно. За тэгээд манай Нима маань болохоор ой heritage гэдэг одоо залуучуудад бас тий өв соёлыг түгээх одоо ой санамжийг нь бас тий сэргээх юм гоё төсөл байгаа. За тэгээд бүгдээрээ биеийнхээ төслийн талаар одоо ямар сэтгэл төрснөө суулцъя тий. Бусад хоёр төсөлтөөгөө бас яг танилцаад маш их хоёр багсан. Тэгээд жишээ нь манай бэлгүүний хийж байгаа тэр нөгөө ид шидийн уут гэдэг тий. Одоо нийт бараг 12 жилийн хугацаанд хийгдэж байгаа юм билээ шүү дээ. 12 дахь жил тэгэхээр чинь энэ чи өөрөө нөгөө аль дээр бүр ингээ бий болцсон ингээ том төсөл бас байгаа хгүй юу. Маш одоо олон жилийн хугацаанд ингээ явах нь шүү дээ тий. Танах ч юм бас давхар нөгөө нэг зөвхөн одоо нөгөө нэг хүүхдүүдэд одоо юу гэх юм бэлэг тарахдаа бас биш ингээ цаана айгуу том судалгаа явж идэм билээ шүү дээ. Тэрийг бол жишээ нь би мэдээг байхгүй юу. Зүгээр л нөгөө яг тэр бичлэгээд үзчихэд нэрээ цаашаа эн чинь нөгөө нэг нөлөөлөл нь ингээд бүр юм том байсан юм биш үү гэдгийг нь олж харсан. Тэгээд судалгаа ингээ хийхээс гадна тэрнээсээ цаашлаад одоо бид нар нийгэм тулгамж асуудлууд юу вэ те тэн дээр дахиад бид нар юу хийх ёстой вэ? Ямар шин зүйлсийг нэмэх вэж гэдэг юм уу. Тэгээд нөгөө нийгмийн бас хүртээмж очтгоо нөгөө нэг зөндөө олон хүүхдүүдийг тэгж одоо сайн дураар яваад тэр төслөөр ингэж олж мэдээд ингээд цааш нь одоо хэлэх ёстой юу газар нь хэлээ тэр ах ёстой хүртээмжт нь одоо аваад өгчин гэдэг нь тэр нь айгуу мундаг санагдсан шүү. Тий. ИЧ-ийн уут бол үнэхээр ИЧ-ийн уут те. Шинэ жилээр л бид нар хүүхдүүд ер нь ийм гоё ИЧ-д итгэдэг те. Өвлийн өвгөн аавд итгэдэг те. Тийм хүүхэд насны хамгийн гоё дурсамж бол одоо бэлэг авах шинэ жилээр баярлах байдаг. Тэгэхээр энэ гоё баяр гэрэлхийг түгээж байгаа. Тэгээд одоо монголчуудынхаа нийт одоо тийм энэ QP одоо технологийн одоо энэ төлбөрийн шийдлэр дамжуулаад ийм гоё хоримтлал үүсгээд тэгээд тэр нь дамжаад ингээ хүүхдэд бэлэг болж хүрч ийн гэдэг л их гоё жинхнээс ижидтэй юм шиг санагдсан. Яг одоо ингээл дэлхийн ертөнцийн ингээл дайрчлагдаад бүх юм хиймэл оюухан, шинжлэх ухаан, технологи гэж явж байгаа. Гэхдээ аль улсын өөрийнхөө өв соёл тэр дахин давтагдчихгүй зүйл өг түүхээ хадгалж авч үлдчих чадсан нь тэр өөрөө бидний дархлаа бас бидний ондоошил болох юм болов уу гэж харж байгаа. Тэнгүүт яг ийм залуучуудын санаачлагаар залуучуудаа уриалаад тэгээд өв соёлоо тэр үнэт зүйлээ өвлж авч үлдэх тэр санаачлагыг гаргаад тэрэнд нь залуучууд амар идэвхтэй оролцоод явж байгааг харахад амар бахархмаар байсан. Тэгээ ингээл Монгол залуучууд жангар туйлыг яг хажууд нь очиод цаг гаргаад очиод сонсоо те өв түүхээ судлаад их хэлээ судлаад монгол бичгээ судлаад ингээд явж байгааг харахад бол бид нөрөө залуучуудын одоо нөгөө сэргэлт гэх юм уу те тэр зүйл мэдрэгдсэн. Тэгээ дээрээс нь бас агих урам зориг авсан. Тэгээ илүү олон залуучууд энэ төслийг ойлгож өв түүхээ өв соёлоо тийм авч үлдээсээ энэ өөрөө бидний бас ондоошил болж үлдэх юм шүү л гэж бодогцсон. Тэр залуучууд маань одоо бас өв соёлоо улам одоо хайж эрэлхийлж байна те. Ер нь бол бид нар ч бас ингээд гадны соёлоор бас хүмүүжиж боож те харж одоо баясаж өссөн. Гэхдээ бас Монгол одоо бидний нүүдэлчин энэ өв соёл маань ямар бас агуу те гайхамшигтай юм бэ гэдэг бас одоо улам бас таньж үн цэнийг мэдэрч явах шиг байна. Энэ үед бас яг энэ улам олон залуучууд бас хүрэх бах ой heritage маань яг энэ QFund төслийн ачаар тэр нөгөө статистик тоо баримтууд болон одоо тулгараад байгаа асуудлуудыг сонсоход бол ер нь жоохон хэцүү байхгүй юу. Тэгэнгүүт яг энэ QFund төсөл хэрэгжснээрээ тэр одоо тасаг бий болсноороо хэдийгээр ингээд нэг тасаг одоо бий болж байгаа ч гэсэн тэр тасгаар цаашдаа хэдэн жилийн хугацаанд хэдэн мянган хүүхэд эмчлүүлж эрүүл мэндийн хувьд айгүй юм
дэмжлэх явахыг бид нэр хэлж мэдэхгүй. Тэгэхээр энэ бол одоо Монголын ирээдүйд болсон хүүхдүүдийн тэр дундаа одоо эрүүл мэндэд нь бол айгүй юм том хөрөнгө оруулалт гэж харж байгаа. Тэгээ энэ том төслийг технологийн шийдлээр дэмжиж явж байгаа нь бол айгүй ухаалаг шийдэл байгаа нь бол гэж харсан. Би бас өөрөө хүүхдтэй болохоор айгүй сайн ойлгож байгаа. Тэгээд их нэлхстэл одоо хүүхд өвдөхөөр л одоо их нэлхс рүү явдаг. Тэнцээ нэр үнэхээр л хамгийн нөгөө сайн эмчнэр те бүгдээрээ байж идэг. Мэдрэлийн мэс засгийн тасал шүү дээ тий. Тэгээ тэр бас ерөөсөө нөгөө нэг байхгүй байсан тэр зүйлийг ингээд дахиж одоо тэрэн дээр нь одоо засвар дээр нь оролцож байгаа тий. Тий орчныхын юу тий сайжруулах тэр юм дээр ингээд орж байгаа нь бол ингээд бас амар яг одоо цагаа олсон тийм зөв юу санхүүжилт бас болж байна гэд зөв санаачлаг болж байна л гэж харсан байна. Тийм одоо их нэлхсийн хувьд бол мэдээж тий ийм одоо Монголын бараг хүн амын 10% нь үйлчлэлт юм билээ жилдээ 300 гаруй эхчүүд хүүхдүүд тий их хүүхэд эмэгтэйчүүдэд үйлчилдэг. Тэгэхээр ямар ч сан аль болох олон хүнд ингээд энэ Q-Fund төслийн маань тий одоо хоригдлогдсон энэ мөнгө маань хүрээсээ одоо мэдрэгдээсэй гэж хүсэж байгаа. Тэгээд та хоёртойгоо ингээ хамтдаа ингээд Q-Fund төслийн хүрээнд ингээ тий ийм гоё одоо санаачлалууд оролцсондоо бол үнэхээр баяртай нэр төрийн хэрэг гэж үзэж байна. Тэгээд ингээд за Q-Fund төслийн маань бас нэг онцлог болон давуу тал нь юу байсан бэ гэхээр QPC-ийн мэн сайт руу н ороод яг хэдэн төгрөг цугласан байгааг бодит одоо тий яг цаг тухайд нь бол харах боломжтой байсан. Тэгээд нийт 14 хоногийн турш нийт 47 сая 539,356 төгрөг ингээд Q-Fund санд маань цугларсан байна. 14 хоногийн турш тий. За тэгээд энэхүү мөнгөн дүн маань одоо бидний сонгосон 3 төсөлд хуваарлагдах болно. За тэгэхээр дахиад тий манай бэлгүүн далаа маань яг одоо энэ дүнгийн одоо 3/1-ийг яг юм зарцуулгаа. Тийм одоо энэ жилийн бюджет бот маань 12 сарын 20, 21, 27, 28-ны өдрүүдэд түгэлтэй ихээр төлөвлөсөн байгаа. Тэг яг нөгөө мэдээ судалгаа бол явдгаар явна. Гэхдээ яг тэр нөгөө өвлийн үгэнд итгэдэг насан дээр байгаа тий өвлийн үгний хүлээдэг насан дээр байгаа. Магадгүй өвлийн үгэнтэй уулзч үсхийг хүсдэг. Тэр хүүхдүүдэд мэдээж очиход энэ төсөл санхүүжилт маань зарцуулагдана. Тэгээ эн чинь зүгээр нэг бэлэг өгөх юм биш цаана маш олон хүний хөсгөж хөдөлмөртэй зүгээр наад зах ингээл очиход би тэрний зардлаас авах агиох төсөв хэрэг болдог. Тэгэхээр энэ жилийн хавтад бид нэг 8,000 гаруй чадвал 9,000 хүүхдэд хүрэх төлөвлөгөө байна. Тэгэхээр энэ олон хүмүүсийн оролцоотойгоор бид нар энэ жил 8-9,000 хүүхдийн одоо сэтгэл зүрхэнд нь мартагдахаар өгöd дурсамж хүүхэд насныхын дурсамжийг бүтээч өгөхөөр төлөвлөлөд явж байгаа гэсэн үг. Тэгээ бид нар яг нөгөө нэг тэр яг хүүхдүүдэд зориулсан ингээд нөгөө бага нас болон дунд одоо өсвөр настэй тэгээд ингээд ингээ хуваагаад тэгээ ерөнхийдөө яг наснд нь тохирсон тэр нөгөө хөрхөн хөтөлбөрүүдийг ер нь бий болгоод эхэлж байгаа. Одоо тэр нь дөнгөж л одоо процесст дундаа явж байна. Тэгээ хөтөлбөрөө зохиод явж байгаа. Тэгээд бид нар одоо болохоор бидний бас нөгөө хүүхдүүдэд хийх гээд байгаа бас нэг чухал зүйл нь юу вэ гэхэлэр амьд харилцаа. Тийм одоо дэлгэцнээс хол байлгах. Тэгээд яг амьд харилцаатай яг жүжигээ үзээд үлгэрээ одоо тоглолтыг нь үзээд ч юм уу те ингээд контентыг ингээд яг үзэх биш яг илүү амьд гоё харилцаатай тийм одоо орчныг бүрдүүлэх гээд бас тэрэн дээрээ бас ингээд ажиллаад явж байгаа. Тийм тэгээд ер нь удахгүй гоё эхнээсээ танилцуулагдаад эхлэх байхаа л гэж бодож байна. Тэгээ илүү одоо өргөн хүрээнд бас хүрч чадах байхаа л гэж бодож байна. Тэгэхээр нэг тийм гоё бас space бас бий болгомоор байна. Хүүхдэд гоё чөлөөтэй очиод тэгээд хөтөлбөрүүд нь байждаг бас тийм юм бий болгомоор байгаа. Тэгээд тэр мань одоо эхлээд явж байна. Тийм. Бас хүүхдрүү чиглэж байна. Тийм бас хүүхдрүү. Тэрээс хүүхд угаасаа бидрийг ирээдүү шүү дээ. Тэгэл гоё. Манай хувьд болохоор их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд одоо Монгол улсад шинээр байгуулагдаж байгаа. Өмнө нь бол ерөөсөй байгаагүй юм билээ. Мэдрэлийн мэс заслын тасаг л гэж байсан. Одоо бол яг хүүхдийн мэдрэлийн мэс заслын тасаг гэд шинээр байгуулагдаж байгаа юм тасаг байгаа. Тэгээ энэ тасаг маань одоо аль хэдийн одоо ер нь бол ашиглалтанд орох гээд явж байгаа. Одоо тэнцэнэ мэс заслаа хийлгчээд хэвтээ дэмжлүүлээд за бас арга гэрээхэнд нь соён гэгэрүүлэх сургалт сэтгэл санааны тий одоо маш олон тийм одоо нөлөөтэй тийм тасаг байгуулагдаж байгаа. Тэгээд одоо бид нар энэ цугласан мөнгөний 3/1-ийг
яг тэр орчны тогтчлолт болно. Одоо засварын ажилд нь бол зориулахаар байгаа. Тэгээд маш тухтай сайхан орчинд одоо яг өөрсдөө ялангуяа одоо энэ мэдрэлийн мэс засал одоо энэ ер нь бол жоохон саажилттай тиймэрхүү хүүхдүүд үүдэг. Тэгээд тэр хүүхдүүдийг одоо усанд оруулах ч гэдэг юм уу те одоо маш тийм одоо ер нь тусгай орчин байх хэрэгтэй гэдэг юм байна. Тэгээд энэ ер нь тасагт нь бол эмчилгээ болон мэс засал болон мэс заслын дараах одоо хэвтэн эмчлүүлэх энэ одоо орчинд нь гэж зориулагдж байгаа. Тэгэхээр одоо бас ийм одоо энэ шаардлагатай те хүмүүст одоо шинэ тасаг хүүхдүүдэд маань одоо бий болж байгаа. Тэгээд их нялхсан одоо мундаг эмчнэртэй бас амжилт хүсье. Тэгээд хамгийн сайн сайхныг хүсье. Тэгээд энэ бүхэн маань одоо бид бүхний одоо энэ хийх ажлууд маань Q-Fund төслийн ачаар боломжтой болсон шүү. Тэгээд Q-Fund төслийн сан маань ерөөсөө QPR гүйлгээ хийсэн бүх монголчуудын тий гүйлгээдэн дээр гүйлгээ болгон дээр 4 төгрөг нэмж одоо урамшуул байдлаар хуримтлуулсан байгаа QPR компани маань. Тэгэхээр хүн болгоны оролцоо. Хүн болгоны тий оролцоо. Та тэрүүгээр юу ч авсан байж болно. Тэгэхээр та бүхэн маань QPR компаниар одоо гүйлгээ хийснээр одоо энэ мөнгө цугларсан шүү. Тэгэхээр QPR компанид дахин баярлсан талархснаа илэрхийлье. Тэгэхээр 26 онд бас Q-Fund төсөл бол үргэлжлэнэ гэж би бас найдаж байна. Гэхдээ яг QPR компани маань өөртөө зарлах бах. Тэгэхээр та бүхэн маань QPR гүйлгээгээ хийгээрэй. Тэгээ сайн үс дэлгэрэх болтугай. Баярлаа. Баярлаа. За.